Хаантан ном уншаад дуусчихаа юу? Дууссан. Ямар хурдан уншичаа. Би танд нэг сони юм үзүүлье. Энэ бол манай Монголын их хаадын алтан ургийн хэлхээс бичиг. Зэрсгээр ер нь яах гэж байгаа юм бол та. Экстэйт байна биднийг хөл хөсөр гаргазар амрууд нэг эгүүлсэн билүү? Энэ улсын цэрэг халдаж магадгүй гэж хий. Хатантаа дарагчуул маань таны зарилгийг ясаар болгож энэ гунан монуудыг сулгаж эхэлжээ. Хэр хол тосхол. Аваа шүү. Антухай. Би энэ удаагийн авд их хоттой явлаа. Яс эрт нарсгаар хэвтээ. Хант сайн явж ирв. Сайн явлаа. Хантан юу болов? Сата өгшөөс айгаад. Уйгуруудын тэр хүчрэхэг идэрхэг явсан түүхээс үлдсэн ердөөлийн эвдэрхий балгас гэж. Дайндачин гэдэг ийм л болгодог юм байна. Манай хар хормыг өөдөн татахгүй бол энэ хар балгас шиг болж магадгүй. Би хар хоромд одоогийн цэг болсон түмэн амгаланд харшаас илүү олон сайхан орд харш байгуулахыг хүсэж байна. Тэгээд хоёулаа жарган сон.
Яа мандгаа? Яасан? Би зүгээрээ харин хөвлөд байгаа. Үр маань зүгээр байгаа гэж санаа зовж байна. Аа? Хүү төрхнө. Хүү биш байвал яах вэ? Төрнө. 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 Хүү төрнө. Алалтай бол намайг түмэн хэсэг болгон огтлож хай. Юу болов? Тун саяхан шивгчийг алчаад аваа явчлаа. Юу тэр вэ? Төрийн хасво тамгыг. Юу? Та нар чинь юугаар харж ирсэн юм бэ? Өнө болдвар хэдэн хүнтэй ордонд нэвтэрч ороод юм цэвэрлж исэн гэмгүй охиныг багалзуурдан хороож төрийн тамгыг авч одож. Мохон гүлгийг би гүйцэж очоод тасчин авъя. Хамт надад цэрэг ай. Өнө болдван төр улсаасаа урвлаа гэж юу? Бид одоо ингэж гиюр зогсоод юу хийх вэ? Над цэрэг өг. Би тэрнийг хаа байгаа газраас амьд өгсөн аль нь боловч олж ирье. Эс чадвал би энэ толгоогоо огтлоод та нарт хүргүүлье. Одоо хожимдсон. Тэр лав баруун төмнийг өмүүлэхээр одсон хэрэг. Тэртээ тэргүй Ибраташин асаасан зандлын гал дээр өнө болдван тос нэмэж байна. Тэд төрийн тамгыг юунд ч золиодож магадгүй. Би явж учрыг олъё. Хатан та би тулгар байж эмэйд яаж мартах? Би очиод тэднийг хүйс тэмтрээд ирье. Хаан та өөрөө үлдэж төрийн хэрэгээ явуулж байх нь зүй биз. Төрийн тамга үгүйд хаан ордноос хөндөрч болохгүй. Улс герман дөнгөд дөхнөж байхад энэ мэд гарч байгаа хэргийг дорн зогсоож байхгүй бол юу болох вэ? Ирэх биш би өөрийн биеэр явж тэднийг номхотгоно. Хатан та юу хэлнэ? Таны зөв баха. Харин та аян замд бие бодож яваарай. Сатаавга. Эсмэл сайд та хоёр хааныг сайтар харгалзан хамгаалж байхаа мэд. Мол би хичээе. Эхнүүдэж их хааны алтан гэргийг харахгүй байна уу? Айта. Уулан хаан ширээнд зүүн төмнөөс өргөмжилдэг заншилтай биш билүү? Зөв. Уулан тийм. Гагцхүү. Залихай сайсантай. Мандхай хатан хоёр төрийн эрхийг эзэрхийлж нэг муу золбоо хүүхэд хаанаас ч юм бүү. Олж авчраад хаан нэр идэж байгаа болохоор
арга буюу би энд ирснээр эшхэм та бүхэнд айлтгсан босуу. Зүүн түмэн хязэнээс биднийг даралсаар ирсэн. Одоо болж бид туурах тусгааруулах цагныг нь тэрж улсын их хааныг зүүн баруун хоёр түмнээс ээлжлэн суулгаж байвал зохилтой. Одоо бол өөр төрөвөр хасвуу эрдний тамга хэний гарт байна? Тэр л хаан суух ёстой. Улс уламжлах хасвуу эрдний тамга энэ байна. Би Исмэлийн зааснаар дөрийн тамгыг улгайлж авчирлаа. Исмэл эдэнтэй хэлэлцэж тохирсон гэдэг юу бол? Хийдэмээ намайг мандахад улам мэдрүүл арга зохиолсон юм биш байгаа. Эний барай тайшин байдал нэг л ясаргуу байх юм. Өөрөө ч онон болох хүсэлтэй хүн. Хаан болгоч талд санаа үргэлж явдаг юм билүү? Би ярин шал дэмий хийж авнаад. Сайта ямар гайхалтай харагдаг юм бэ? Гайхалтай нь юу байх? Хаан та залуу хүн хэдхэн өдөр сургууль хийхэд надаас ч илүү цэцэн болж давхиж яваа зээрийн хар нүдийг шалдахгүй харуулдаг бол. Аливта дахиад нэг харваач. Яам гинэ? Хаантан ажаад байхад үдэш орон цагаар уйтгарлыг суугаа харагдах юм. Ганцаараа байхад аргагүй шүү дээ. Хаан та таалж соёрхоос өнөөрэ нэгэн газар үдшиг өнгөрөв ямар. Хаантан та амгалан морилж явна уу? Мэндэ. Таны лагшин тунгалаг үсттэй. Гайгүй дээ. Хаантан та хөгшин миний гэрт гийгүүлэн заларч ирсэн нь үнэхээр түмэн завшаа.